Улсын хурлаар анхудаа гэж хэлээд байгаа шүү. 21-с 25 оны хөгжүүлэх 5 жилийн үндэсний чиглэл түүний 24 оны гүйцэтгэлийн тайлан гэд. Өнгөрсөн 5 жил за юу болоод өнгөрсөн бэ гэдэг л үнэлгээ яваад ах шиг байна. Засгийн газар дотоод аудитын байгууллага хөндлөнгөөс үнэлэхээс гадна олон улсын байгууллага хэрхэн яаж үнэлж байгаа тухай бас яг энэ хилцүүлэг эхлэхэд бомоч хэрэгш хүмүүс хэлнэлээ. Энэ Монгол улс чинь автор ер нь бол дарангуулахын тогтолцоор шилжчихсэн юм шүү гэж. Тэгээ магадгүй ингээд засгийн газараас тайлан дурддагдаа гараад ирэхээр том төслүүд эдийн засгийн тоо баримтуудаа илүү хилээд байгаа болохоос биш. Яг энэ иргэний эрх ардчлал, хуулийн засаглал тал руугаа юу исэн бэ гэдэг үзүүлэлтүүд бол маш сул байна. Энэ тайлан хилцхийн өмнөхөн биднээс төмөр замын холболттой холбоотой бас нэг асуудал хэлсэн. Тэн дээр ерөнхий сайд маш ноцтой нэг үг хэлнэлээ. Монгол улсад төр байхгүй болцсны хариуцлага алдагдсны хамгийн том жишээ байх. Монгол улсын засгийн газар өөрийнхөө хийсэн гэрээг өөрөөсөө олохгүй байна. Айл улсаасаа энэ гэрээг олж ирлээ гэдэг үг хэлсэн. Үндэсний аюулгүй байдлын олс чинь бараг хэлгсэн дээрээ тогтож байгаа юм биш үү гэдэг тийм хардалт, тийм санаа зовлоныг бараг хэлмээр тийм үг хэлсэн. Яхаараа засгийн газрын архив дотор байгуулсан гэрээ байхгүй болчтой юм. Хариуцлаас албан тушаалтууд нь юу хийж идэх юм? Засгийн газар өөрөө өөрийнхөө дотор байгаа алдаа завхарлыг төр өөрөө өөрийнхөө дотор байгаа энэ авилга гэж хэлэх юм уу, ашиг сонирхол гэж хэлэх юм уу, юу гэж хэлэх юм? Энэ зүйлээ ингээд олж тогтоож чадахгүй байжээж алдаагаа яхаараа иргэний хувийн амьдрал, бизнес эрхлэгчдийн бизнесийн дундаас ингээд босгож ирээд байгаа юм бэ. Энэ бол манай арчлалын хамгийн одоо хойшоо татсан тэр сул үзүүлэлтийн нэг шүү. Монгол улсын хин нэгэн албан тушаалтан архивыг бүтнээр нь айлын тал руу гаргахад бид эрүүгийн хэрэг үүсгээд хариуцлага тооцоогоо явахад тэрийг нь дасан зогсоогоод төрийн том шагнал өгчөжсэн. Энэ мэд галзууралч нь төр дотор байгаа энэ хариуцлагагүй байдлыг одоо өөгшүүлээд байгаа маа. Сүүл засгийн газар их аюултай үйлдэл хийж илээ. Түүхийг өөрчлөх гэж оролцсон шүү. Эцсийн дүндээ ер нь бол энэ нэг юмыг гацаадаг, хулгай хийдэг, гадны гар хөл болдог хэсэг нь их орончил болж хувираад бизнесээ босгох гэж явдаг, хууль дагаж амьдрах гэж оролцсон хэсэг нь баг дайсан болоо хувирцсан уу яасан. Нийгмийн мэдээллийг ингэж бохирдуулж болохгүй. Монгол улсын арчил яагаад ингэж дампуураад байгаагийн шалтгаан энэ танхим дотор ч болсон байгаа. Парламентын чуулганы толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн толгойгаараа суучдаг гэдэг улс байхгүй шүү. Та бүхэн одоо хар энэ улс орны чинь 3 даргын улс болчлоо, авторитар дэглэмби болчлоо гэдэг илэрхийл энэ санал шуудлын хуульчин штэ. Ерөнхий сайд нь парламентынхаа толгой дээр гараа суудаг улс хаана байна? Та бүхэн бусад арчилсан улсын парламентын зохицоод зохион байгуулалтыг олоод хараарай. Ерөнхий сайд нь гишүүнийхээ асуудал дээр сууж байгаа. Энд гишүүдийн хариултанд засгийн газрын байр суурийг тэндээс хэлж байгаа. Улсын хурлын гишүүдийн толгой дээр гар суучаад даргалж байгаа юм шиг ярьж болохгүй. Засгийн газрын хуралдааны хажууд за 1 минут өгье. Засгийн газрын хуралдааны танхимд улсын хурлын дарга хажууд нь санал тавиад суул энэ үндсэн хуулийн зөрчил болно. Улсын хурлын чуулганы дэргэд спикерийн хажууд ерөнхий сайд ирээд санал тавиад сууж байгаа бол энэ бас үндсэн хуулийн зөрчил болно. Ядаж ийм асуудлаа шийдчихэж энэ улс орон парламентын арчилтаа уршаа явж байгаа юм байна гэдэг тийм хэлэх үгтэй болох ёстой. Парламентд мэтгэлцээ яах гээд байхгүй байгаагийн чинь гол шалтгаан энэ. Мэтгэлцэх байр суурин дээр байхгүй шүү дээ. Ерөнхий сайд нь тэр засгийн газрынхаа тэр жигүүр дээрээ суугаад сөрөгч нь энэ талд суугаад ярих ёстой. Өнөөдөр ч гэсэн засгийн газрын гишүүд хоорондоо маргаа сууж байгаа байхгүй. Кабинет дотор тэр асуудлыг ярил л та. Чуулганы тахинд ирээд засгийн газрын гишүүд маргаж болохгүй шүү дээ. Бараг шадар сайдууд нь ерөнхий сайдынхаа харлаа тэнд очиж суух ёстой шүү дээ.
тэгж За, засгийн газрын хэрэглэх газрын дараа нэм усрын очрол хариулт өгье. За энэ ардчлалын индекстэй холбогдуулаад бид нэр холбогдох хэд хэдэн арга хэмжээ хийх ёстой, авах ёстой. За энэ хяналт үнэлгээ ер нь нэг тогтолцоо руу шилжиж чадахгүй байгаа, энэ төсвөлөд төлөвлөлт гүйцэтгэл чинь нэг тогтолцоо руу шилжиж чадахгүй байгаагийн шалтгаан бид нэр олон улсын индексүүдийн тавьдаг индикатортай харьцуулж энэ хэмжүүрийг тэгээ тавьж чадахгүй байна. Тийм учраас тэр олон улсын индексүүд дээр байр урагшлахгүй байна. Энэ ч өөрөө репорт өгдөг. Тэр индикаторуудаа тавьсан зорилтонд нь нийцүүлж ажил явуулдаг. Өнгөрсөн 2 жил цахим засаглалын индекс 28 байраар урагшилсан. Энэ бол гайхамшигтай та бас биш. Энэ бол олон улсаас тавьдаг индикаторуудад нь зориулж тэр зорилтуудыг нь хэрэгжүүлж явсны үр дүнд цахим засаглал 28 байр, e-participation цахим оролцоо 17 байр, кибер аюулгүй байдлын индекс 16 байраар урагшилсан. Энэ бол индикаторуудад нь тавьж ажиллаж байгаа. Бид нар нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орно. Тийм учраас бид нар энэ олон улсын индексүүдэд тохируулж тэр репортуудыг нь илгээдэг байна. Олон улс ардчлалын индекс дээр яагаад ухралт хийгээд байна гэдэг дээр тодорхой 2 шалгуур хэлсэн. Тэр нь юу гэхээр төрийн болон орон нутгийн өмчт компани засаглалаа сайжруулаа л гэсэн. Энэ хуулиа гаргаж иргэсэн. Яг энэ OECD-гийнх нь барьж байгаа зарчмын дагуу бид нар энэ хуулийг барьж байгаа. Үүний дараа энэ хууль хэрэгжүүлнэ. Хууль хэрэгжүүлэхийн тулд улс төрөө давж гарна гэдэг айхтар хэцүү юм болно. Үүнд харин гишүүд хамт байх ёстой мэл. Тэгээ хамтарсан засаг гэдэг нэрийн дор бид нар чадахгүй мэдэхгүй хүмүүсээр баахан томилгоо хийчихэд тэгээ компани алдагдлын юм байна гэж сууж болохгүй. Тийм учраас бид нар бол олон улс төлөөс үүргээ биелүүлэх ёстой. Хоёрт олборлох салбарын ил тод байдлын хуулийг оруулж ирэх гэсэн. Их хурлаараа батлагдсан. Батлаагүй үдийн үрс. Одоо олборлох салбарын ил тод байдал, байгалийн нөөцийн ил тод байдлын хуулийг оруулж ирнэ. Ингэсэн цагт бол ардчлалын индекст бол давуу тал өгнө. Өнгөрсөн хугацаанд 820 мянган юнит мэдээллийг бид нээлттэй болгосон. Одоо олборлох салбарыг бүтэн ил болгосны дараа шудраг ёс яриад байдаг. Нэг одоо шудраг үнний дуу хоолой болцсон энэ танхимд сууж байгаа зарим нөхдүүдийн өвөлдөл нь ил болно. Төрүүн хэлж гин ган төмөр сайд хэлж илээ. Яриад яваад байгаа гэж. Үг нь бол үнэ. Үйлдэл нь бол хотлаа гэдгийг хэлчихэ. Үг үйлдэл хоёр нэг цагт огтлцож байгаа ёстой шүү. Ярьж байгаашгаа сайхан байвал сайхан байна. Амьдрал дээр өөр байгаа шүү. Тийм учраас хүний өөрийнхөө хамтарсан байгаа дээрээ энэ олборлох салбараа ил болгоё. Тогтоолоо оруулж ирээ. Тэгээ шийдье. Хин нэг нь шудраг болж үлдэхэ болёо л гэж би хэлмээр. За, Тэмүүжин гишүүн тодруулжсоё. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой дээр бас хэлэх нэг санаа байгаа юм аа. Ер нь бусад улсын засгийн газар чинь бол парламент шиг хуралдаа суугаад байдаг юм байлээ шүү. Засгийн газрын шийдвэрүүдийг 3 юмар хэмжээл тэр хэмжээс дээр багтжээвэл ерөнхий сайд нь үүрэг хариуцлага хүлээж аваад ерөнхий сайдын өмнө хариуцлагч салбарын сайд нь ажлаа хийгээл явдаг юм байна лээ. 3 хэмждэг зүйл нь юу вэ гэхээр явуулж байгаа бодлого чинь хүний эрх болон хуулийн засаглал нийцж байгаа мүү гэдэг дээр нь хууль зүйн яамны хяналттай байл. Төсөв мөнгө санхүүгийн нөөц нь хүрх юм уу гэдэг дээр нь сангийн яамны хяналттай байл. Захиргааны нөөц байгаа мүү, зохион байгуулалт нь болж байгаа мүү гэдэг дээр нь тэр хариуцсан чиг үүрэг бүхий сайд нь хяналттай байл явдаг юм байл. Яг энэ зохион байгуулалтыг араас нь дагаад парламент энэ чиглэлээр хяналт тавьдаг юм байл. Манайд хүний эрхийн үндэсний комисс гэж байгаа. Хүний эрхийн омбудсман гэж нэрлэв яа нү юу? Өнөөдөр энд тэдний төгөлд бас орж ирэх ёстой. Засгийн газрын үйл ажиллагаа яагаад За, 1 минут нэмж өгье. Улсын хурлын дараа баярлалаа. Засгийн газрын үйл ажиллагаа яагаад хүний эрх рүү очихгүй байгаа юм бэ? Хүний эрхийн нөхцөл байдал нь яагаад дээшлэхгүй байгаа юм бэ гэдгийг хэмжиж хянахын тулд хүний эрхийн үндэсний комиссийн энэ үйл ажиллагаатай холбоотой дүгнэлтүүд нь бас орж ирэх ёстой юм. Сая учраас сайд бас хүүглэж байгаа шүү байна. Үнэхээр захиргааны нөөцөд анхаалгаад давхардуулсан оронтой бий болгоод процесс нь шудраг биш эсвэл зохион байгуулалт муутай яваад байгаа бол тэн дээр нь төрийн албаны зөвлөл одоо хяналт тавьж сууж явах ёстой шүү дээ. Төрийн албаны зөвлөлд зүгээр тэнд хөнлөн хэвтэж явах биш.
парламентын хэлтийг бид даасан байдлаар хэрэгжүүлж байгаа мэргэжлийн байгууллагынхаа хувьд улсын хурал руу дүгнэлтүүд оруулж ирээд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд чинь зохион болохгүй байна. Мэргэжлүүдийн хүчнийх нь ур чадварт хүрэхгүй байна. Процесс нь болж өгөхгүй байна гэж байгаа бол энэ дүгнэлт одоо орж ирсэн энд яригдж явах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл ганцхан аудитын дүгнэлт орж ирээд тэрийг тойроод хилцэж гин гэдэг бол улсын хурал хар харааны хувьд. За нэмэстрийн учрал сайд хариулт өгье. Тэгээд Тэмүүжин гишүүн хэлж байгаа үнэ. Төсөвлөлт, төлөвлөлт, гүйцэтгэл хяналт нэг тогтолцоо руу шилжих ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суулсан. Энийг одоо хяналт шинжилгээний энэ үндэсний хороо одоо 2 сая хариуцна. Их хурл бол хуулиараа дүн шинжилгээ л хийнэ. Дүн шинжилгээ. Ингээд зөв тогтолцоо руугаа ингээд шилжээд явах ёстой гэж. Тэгээд түрүүн би хэлэхэд Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийг ахалж байгаа хүн бол бий. Тийм учраас хамтарсан үедээ ямар нэгэн ашиг сонирхолгүй хүмүүс энд ажиллаж байгаа учраас үр дүн төрнө гэж бодож. Тийм учраас үүн дээр бол бид хамт байх ёстой. Энэ салбарыг ил тод болгох ёстой. Ярьдаг шигээ бүгдээрээ байх хэрэгтэй гэдгийг бас би хэлмээр байна. За Батбаярын Жаргалан гишүүн асуулт